Дэлхийн номер 1 брэнд болох Optimum Nutrition-ы орг амино BCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop. За, сайн байна найзуудаа. Натурал тамирчин оруул гэсэн одоо хүсэлтийн дагуу бол би даваан юм гээд намайг одоо бас жилийн өмнөөс дагаж эхэлсэн видео блогийг маань бас үздэг. Энэ залууг бол одоо ярилцлаганд урьж оролцуулж байна. Тэгэхээр хоёулаа ер нь хизээ анх яаж танилцлаа? Анх бол би шагийн нөгөө пэйжийг л үзэж эхэлсэн л дээ. Шагийн пэйж гинт гараад ирсэн л дээ. Хаанаас гарч ирсэн бүгд гинт гараад ирсэн. Тэгээд айгу сонирхолтой пэйж гарч ирсэн анх. Тэгээд ерөөсөө пост болгоныг үзээд явж байсан. Тэр үе би болохоор яг 2 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тийм баг 2 жилийн өмнө. Бид хоёр ер нь бол анх Power Nutrition тэмцээн дээр хоёулаа танилцсан тий. Яг бичлэн уулзаад тий. Би формыг ерөөхдөө бас хараад за даваан юм маань ер нь бол одоо тэр өөрөө хэлсэн л дээ тий. Би бол одоо ер нь натуралаа. Би бол формыг хараад бол одоо жинхнээсээ натурал гэдэг нь бол тухайн үед бол одоо нүдэрээ хараад бол тийм байсан гэдэг нь мэдчихэв тий. Хэдүүр өрөнд орсон бэ тухайн үед? Байр маяг бол байхгүй бах. Олон байсан 20 хэдэн залуучууд байсан. Ер нь бол 20 хэдэн залуучуудаас хэдүүр өрнөс. Ямар ч байсан нэг удаа дуудагдсан гэхээр нэг 10 биш юм аа хэд одоо ямар ч 10 хэдийг нь хасаад нэг удаа дуудсан байгаа. Нэг удаа л дуудагдсан 15 ч юм уу 20 ч юм уу мэдэхгүй одоо яг хэдэд орсон мэдэхгүй айгүй олон хүнтэй байсан. Тий. Тэгээд ер нь бол чи ингээд одоо натурал бэлтгэлийн талаар ер нь юу гэж бодож байна? Ер нь яаж хийдэг байсан бэ урд нь? Би болохоор ер нь бол багасаа одоо сунаах ч гэдэг юм уу тий. Гэрээрээ дасгал их хийдэг байсан. Бүр 16 таа байхдаа бас хуучин хар ирүүсгээд байсан шүү дээ тий. Тэнд бас нэг 3-4 сар хичээлж ийсэн. Тэгээд ерөөсө байнгын төрнөкөн дээр сунаан, гар дээрээ сунаан. Тиймэрхүү дасгалууд хийдэг байсан. Сүүлийн үед болохоор нөгөө сүүлийн үед гэдэг нь 2012 оноос хойш бол ерөнхийдөө жоохон итэвхтэй байнгын хичээлж эхэлсэн байгаа 12 оноос хойш. 12 оноос хойш хичээлэхдээ болохоор хийж эхэлжсэн анх юу нь болохоор хөтөлбөр нь болохоор ерөнхийдөө 5-5-аар өгдөг шүү дээ. За одоо ингээд нөгөө натурал бэлтгэл рүү н орж эхэлж байгаа юм. За 5-5 гэдэг схемээр нь хэр үйлчилжсэн бэ тухай? 5-5 бол яг хөө ерөнхийдөө айгүй маш сайн үйлчилсэн гэж хийж болно. Тэгээ гол нь суултан дээр 5-5-аар их явж ирсэн. Хэвтэй шахалтыг бол яг хөө 5-5-аар явна. Дээрээс 8, 10 болгоно. Тэгээ буцаа 5-5 дээрээ ирнэ гэл. Тиймэрхүү маягаар. Тэгээ 5-5-аар явж байхад ер нь хэр хүч нэмсэн бэ? Одоо жишээлбэл чиний одоо суулт хэд байж байгаад хэд болсон бэ? За анх бол сууж эхлэхэд нэг би бол шууд 70-80-аас эхэлсэн. Бас жоохон сууртай хайч энэ төр хийдэг. Тиймэрхүүс болохоор 70-80-аас эхэлж суугаад тэгээ яг өөхний хэмжээ энэ тэрийг бол ерөөсөө сайн анхаараагүй. Тухайн үед нь бол сайн анхаараагүй тийм. Тэгээд ерөөсөө ингээл суулт дээшээ өсчихвэл ерөөсөө хамаагүй. Тэгэл яваадсан байгаа. Тэгээд 5-5-аар сүүлдээ 90-ээр явдаг болоод 95-аар 100-аар 110, 20 тэгээд сүүлдээ болвол бүр 5-5-аар 180-аар хүртэл 5-аар 5 сууж ирсэн. 5-аар 5 сууж ирсэн биз дээ. 180 хүртэл одоо хүч нэмсэн байгаа байхгүй тий. Гэтэ 180-аар суух үедээ болохоор би энэ 110 хэд болоо явцсан байсан. 110 хэд болтоо таргалсан биз дээ. Тий, таргалсан яг хүч нэмсэн. Тодорхой хэмжээний болчин байгаа бох гэхдээ одоо юу маш их хэмжээгээр таргалаад бүр ахилдаг болсон байгаа. Тий. За тэгээд одоо баг 5-5 схемээр явчаад одоо баг 180 кг хүртэл ер нь хүч чинь нэмэгдсэн биз дээ тий. Тий, 5-5-аар явна. Би зөв ойлгож байна вэ? Яг 5-5 схемийг хэрэглээ. Тий, 5-5 схемийг хэрэгжилж байсан. Зарим үедээ 5-5 схемээ бас болно. 3-3 болгодог ч юм уу тий. Тэгэл эргээ 5-5-аараа суuna. Заримдаа болохоор доороос нь пирамидээр явна. Пирамидээр явчаа дараагийн суултан дээр эргээ 5-5 болчдөг ч гэдэг юм тий. Тиймэрхүү маягаар. За энэ үед нөгөө миний яриад байдаг энэ бодибилдингийн одоо топ тамирчдын ч гэдэг юм уу тий. Pumping drop set, super set энэ төр хийжсэн үү? Гоё. Яг хоо суултан дээр бол би нөгөө пирамид хийчихэд нэг буулгаад суухтаа заримдаа 20-оор үйдэг юм уу тий. 10-аас дээш давталцдаг байгаа. Гэхдээ нэг л оролт. Тий, нэг л оролт. Тий. Тэгээ ер нь супер сет юм хийжсэн үү ер нь?
Суперсет бол ерөөсөө хийж үзээгүй. Хийх гэж оролдоод ямар ч нэмэр болохгүй бүр нэг сонин унаад байгаа ч юм уу тий. Харин би нэг хэлээд байдаг одоо бичлэгэн дээр хамаагүй суперсет ч юм уу дропсет энэ төр хийх юм бол ер нь бол булчин хайлтгаа эсэлтээд тий. Одоо мэрэгжлийн тамирчин ч юм уу одоо янз бүрийн стероид ч гэдэг юм уу тиймэрхүү төрлийн юм хэрэгэлсэн байгаа хүмүүс л одоо тэр суперсетийг аль болох одоо хийж булчингийн утас руу одоо тэр гормонуудыг оруулах шаардлагатай байдаг учраас хийдэм а гэж би хэлсэн байгаа тий. Тэгээ энгийн натуралууд бол ерөөсөө зохгүй гэж ярьдаг. Тэгэхээр энэ тал дээр чи яг юу гэж бодож байна? Энэ тал дээр ер нь бол миний булчин ажиллахгүй байгаа тохиолдол ч юм уу тэгвэл юм хийс миний хувьд болохоор ер нь баг хангалттай ажиллачаад байдаг. Суултан дээр бол ялангуяа ямар ч оролтон дээр дараа нь хөндөөр ороод заримдаа бүр 7 хоногийн дараа хөндөөр нь арилдаг ч үгүй юм тиймэрхүү байгаа. Тэгэхээр бол суултан дээр бол нэг хэрэггүй. Яг заримдаа цээж дээр биений дасгалууд дээр бол яг олон давтчихдаг байгаа 20-30 давталттай. Гэхдээ тэр нь одоо яг суперсет энэ төр бол бас биш байх зүгээр. Биш харин тэр одоо 20-40 секунд гэж би яриад байгаа байхгүй. Тэгэхээр чи магадгүй нэг одоо мөр хийж яхад чинь магадгүй 20 давтах хэрэг гарна шүү дээ. 20-40 секундын дотор одоо багтахын тулд цээжин дээр жишээлх юм бол нэг 8 давтахад ч гэдэг юм уу бол тэр дөнгөж одоо 20 гараад явдаг ч юм уу. Заримдаа удаан давтахад 6 давтахад ч гэсэн 20 дөнгөж гараа авчдаг байхгүй. Тэгэхээр яг ингээд тодорхой давталтын тоо ерөөсөө заах хэцүү байгаад байдаг юм л та. Тий. За ер нь тэгээд 7 хоногт хэдэн удаа хийдэг юм бэ? Тэр яг масс авч явах үе чинь би одоо яриулах гэдэг юм л та. Тэр одоо хүч нэмж байгаа үед одоо суултыг хэдэн удаа хийдэг юм бэ? Шахалтыг хэдэн удаа хийдэг юм бэ? Үндсэн таталтыг хэдэн удаа хийдэг юм бэ? За би бол анх хичээлж эхлэхдээ бол дандаа бүтэн биеийн дасгал хийдэг байсан баг. Full body тийм full body баг. Тэгээд ерөөсөө нэг бэлтгэл дээр суултаа хийгээд цээж хийгээд үндсэн таталтаа тэгээд хамаг юмнуудаа хийждэг гэсэн үг. Гэхдээ эхний анх масс авч явах үед бол би ерөөсөө гар ерөөсөө хийдэг байсан. Гар ерөөсөө 2 дахь 3 дахь тэр нэг ч ажилуулахгүй яваад иддэг байсан. Тэгээд тэр нь одоо яг зөв бурууг нь бол сайн мэдэхгүй. Тэгтээ бол яг гар хийхгүй байхад цээж эсвэл суулт болоос арай жоохон бага зэрэг илүү байдаг юм шиг байлаа. Юу нэ сүүлийн үед анзаараад байгаа байдлаар бол жижиг булчинд нэг анхаарал төвлөрүүлэхгүйгээр том булчинд л анхаарал. Тэгэхээр хэдэн удаа шахдаг байсан бэ? Хэдэн удаа суудаг байсан бэ? Хэдэн удаа үндсэн татдаг байсан бэ? 7 хоногт бол ер нь би нэг доор иж бас нэг 7 хоногт нэг дээдлэл 3 удаа явдаг байсан. Дээдлэл 3 удаа. Тийм 3 удаа. Би бол илтвэх натурал тамирчид бол аль болох цөөхөн явах хэрэгтэй. Одоо тэр масс нэмж байгаа үед бол тэр тусмаа. Тэгэхээр мэрэгжлийн тамирчдыг одоо хүмүүс дуурайгаад жишээлх юм бол 6 маргаа явах ч гэдэг юм уу 7 хоног 4-5 явах гээд ингээд дайраад идэх байхгүй. Тэгэхээр тэр бол нөө нөхөн төлчих процесс нь бол эсрэгээр тийм их даавар байхгүй учраас хэцүүлтэй юм байна. За тэгээд ер нь бол их цөөхөн 3хан л явдаг байсан юм байна. За ингээд ер нь бол 115 хил болчлоо. Тэгээд 115 болсон гэсэн тий. Тийм 115 хил болсон. Тэгээд яг 115 хил болсны дараа бол нэг хэсэг ажил гараад бэлтгэлээ бас нэг хэсэг хайсан байгаа. Гэхдээ хаяхтаа бас яг 7 хоногтой ч юм 10 хоногтой нэг ирээд хийчдэг. Тийм хайж явж байгаад гинт ер нь турыг гэж бодогдож эхэлсэн. Хаанаас ч орж ирсэн бодлын бүүмэд. Тэг. Гинт одоо яагаад би бас одоо 30 дээшээ гараад ирэнгүүт хүмүүс бол торох хэрэгтэй гэж хэлээд байгаа байхгүй тий. Одоо нэг тийм булчин масс нэмээд ирэхгүй. Бид нэр залуу байхдаа нөгөө нэг масс авах хэрэгтэй байгаа гэсэн байхгүй. Одоо жижигхэн байгаад идэг. Одоо 30-аас дээш гараад ирэх юм бол ингээд турах нь илүү одоо ашигтай болж эхлэх байгаа байхгүй тий. Чи тэгэхээр тэр санаа бол яг гинт л орж ирсэн байна л да. Надад бол яг бас тэгж орж ирсэн л да. Одоо яг гинт ч их нь хаашаа юм тий. Ер нь бол за одоо ийм би бас 108 мэлтэй байсан. За ийм 108 мэлтэй байж байгаа. Ер нь бол эрүүл мэнд биш юм байна. Одоо тэгээд турах хэрэгтэй юм байна. Би ч одоо хүнд юм мөрөж чадхаа хэлсмээс үйл хэлтэй тухай. Тий. За тэгээд ер нь бол тэгээд турсан юм байна. За тэрнийхээ талаар юм хэд вэ? Тийм. Тэгээд би нэг удаа бол турах гэж оролцсон байгаа. Тэр нь болохоор 2017 оны 100 турах гэж оролдоод тэгээд бүтлгүүтээд бүтлгүүцсэн гэхээр яг буруу арга хэрэгэлсэн зүйл. Анхнаасаа турах ямар ч тийм арга техник мэдэхгүй. Тэгээд ерөөсөө жоохон хоол хасаал турах гал бэлтгэл хийсэн чинь ерөөсөө жим дээр очиод бэлтгэл хийхээр юу ч даахаа болвол сулбаагаал эхлэхээр нь тэгээд болчихж байгаа байхгүй. Тухайн үедээ бол тэгэл эргээд идээд эхэлсэн. Тий. Тэгээд дараа жил нь болохоор яг системтэй бодож аваад бас баг зэрэг мэдээлэл авч агаад тэрнийхээ дагуу
турж эхэлсэн байгаа. Маш үр дүнтэй турсан байгаа тэгээд. Тий. 115-аас хэд хүрлээ? 115-аас тураад яг тэмцээнд орсон байгаа. Турж явж явах турсаар агаад тэгээд тайзан дээр гарах үедээ 77 хүртэл гүйтэй болсон байсан баха. 76 болсон баха. Тэгэхээр баг одоо 30-аад хил 30-40-од хил 45 хил ч юм уу тийм 40 хил баг хайцсан боо. За тэгэхээр одоо нөгөө манай одоо үзэж байгаа хүмүүс бол за одоо юу идсэн бэ гэж асууна л да. Яг өглөөнөөс орой юу идчихсэн бэ? Турхад чинь одоо ямар хоол идчихсэн бэ гэдэг нь аягүй чухал болоод. Тийм. Яг турх үедээ бол нэлээд хийдэн дэглэн бас солигдсон байгаа дунд нь. Тийм. Анх бол шууд нүүрсээ хасаад явсан гэсэн. Тэгж байгаа дараа нөгөө хүмүүс яриад байдаг кето гэдэг шүү дээ, тийм. Кето дэглэм маягаар жоохон тос аваад явсан байгаа. Тос уураг хоёр аваад нүүрсээ бүр баг тэглэг шахав зөвхөн брокколи баг зэрэг ногооноос нүүрс усах маягаар. Тэгээд кетогоо эргээгээд энгийн нүүрс багтаа дэглэн болгоод өөрчилсөн байгаа. Тэгэл дунд нь идчихсэн юм уу яг хөө хүрийн мах дахианы мах хоёроо л идэл явсан. Гол төлөв тий. Тэгээ одоо тэр грамаар тооцож ирсэн үү? Хэдэн грамыг иддэг байсан бэ? Тэгээ ер нь бол байнгын грамлж явж ирсэн байгаа. Тэгэл биендээ таарах нөгөө уургийн хэмжээгээ тооцоол нэг 2 грамаас 2.5 грам хавцаа барил. Яг жоохон их барьсан байгаа. Их нь юу булчингийнхаа массыг бас алдахгүй нэг тэмцээнд орно гэсэн байсан болохоор. Тийм. Тэгэхээр өдөрт бүр 2.5 грамм уур гэжсэн мэт 1 кг юм тий. Тэгэхээр ногоо идчихсэн үү? Ногоо бол идчихсэн. Ногоо брокколи голдуу, цагаан ногоон брокколи тэгээд тэгэхээр одоо үзэгчтэй хэлэхэд бол тэр хэмжээний одоо 2.5 грамм уур гэдэг бол одоо мэргэжлийн тамирчдын хэмжээний уург байгаа байхгүй маш их уург байгаа байхгүй тий. Тэр их уургийг гадагшлуулахын тулд зайлшгүй одоо тий ногоо өнгөтэй ногоонууд идэх шаардлагатай болж эхэлт юм л дээ. За тэгээд кето дэглэм бас барьж үзчихсэн юм байна. Тэгээд одоо ер нь бол яг одоо чи энэ турсныхаа дараа ер нь яг ямар дэглэм барьж байгаа? Одоо бол ерөнхийдөө хагас дэглэмийн маягтай л байгаа. Тийм 100% бол бас энгийн хүн шиг хоол идээд явж чадахгүй болсон байгаа. Эргээд таргалчих бах гэсэн айцтай. Айц ч яг ерөнхийдөө бол хамаагүй үедээ эхлэхээр шууд таргалал эхэлж байгаа юм л да. Тийм тэгэхээр бол одоохондоо бол ерөнхийдөө жоохон бага зэргийн тооцоол хамаа намаагүй чихэрлэг юм идэхэ болчихж байгаа. Нэгдүгээр чихэрлэг юм тостой юм идэхгүй хуушуур пиршки гэх мэт хоолууд идэж болохгүй. Би нэг пиршки 2-3 хоног идэн гот бараг бүтэн хил нэмэгдсэн байсан. Тийм. Ганц шиг л идэж байгаа. Ганц гэдэг. Их мэтчлээ. Ерөнхийдөө бол тийм гурилан юм бол баг идэхгүй байгаа. Тийм цовь юм бол идэхгүй гэсэн. Тэгээ хаяа нэг бууз иддэг. Одоо тэгэл хүмүүс болохоор юм идээч барайч л гэдэг. Тэгээд яг миний хувьд хүний өөрийнх нь онцлогоос шалтгаалдаг юм одоо тэгээ нэг идмээр санагддаггүй шүү дээ. Тэгээ санагдсан ч гэсэн тэгэл иддэггүй. Одоо тэр харин гоместаз гэдэг тэр ойлголт байдаг байхгүй. Одоо чи ингээд 70-д болчлоод ингээд турцсан шүү дээ. Би өргөнсөн чинь чамайг бол энэ хүн стрессэнд ороод одоо өсгөлөнд иргэдэд үхэх гэж байна гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр тэр одоо 70 эдэн килограмм чи ингээд байхын тулд одоо юм эцэж таргалахгүй байхын тулд тэр 70 эдэн килограмм айл болох олон жил ч гэдэг юм уу жил 2 жил тэнцээ бас гүрийж байх хэрэг гардаг байхгүй. Тэгэхээр дэглэмээ юусаа алдаж болохгүй л дээ. Тэгээд ирэх юм бол одоо чиний хувьд бол бас нэлээд хугацаа өнгөрчөөд шүү дээ. Power Nutrition-ийн тэмцээнд орчоод одоо бол баг одоо 2 жилдгээ болж байгаа дэрүүс таргалаагүй байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ер нь одоо тэр гоместас чинь доошлцсон л гэсэн үг. Тэгээ эдсэн ч гэсэн нэг хайхтар таргалахгүй л гэж бас хэлж болно. Ер нь баг эдд болчихж байгаа. Тэгээ ер нь бол яг идвэл идэнэ. Тэгээ би бол бас нөгөө хоолны туршил ихтэй. Тэгээ нөгөө яг мас авч явах үед бараг бүтэн оны махыг 7 хоногт идчихсэн бас түүх байгаа. Тэгээ ер нь бол хоолны туршил маш ихтэй. Одоо бол ерөнхийдөө хүчээр бариад жоохон яг өсөж явах үед нь жоохон мартагнуулдаг ч юм уу тиймэрхүү байдлаар явж байгаа. Одоо бол яг 70 идэн хаашаа. Одоо бол ер нь 80-аас нэг 84 жилийн хооронд хэлбэлцэж байгаа. Ер нь бол 82 дээр барьж байгаа. Өндөр чи идлээ 83 байгаа. Өндөр 83 байгаа байхгүй. Давааны юм. Тэгэхээр чиний хувьд бол маш боломжийн энжин дээр байгаа байхгүй яг. Би энэ жингээ 82-оос жоохон доош 80 энэ төр бол бас барьж болно л да. Тэгэхээр ерөнхийдөө жоохон өсвөлийн ихтэй явна.
жоохон стресстэй явна гэсэн. Одоо ер нь гидсний булчин байгаа юу? Гидсний булчин ерөнхийдөө жоохон бол харагдана шүү дээ. Гайг өөхний хувьд бол нэг өндөр биш. Яг 80 ил рүү орчин бол бүр сайн харагдан. Тэгээд орхын хувьд бол бас дахиад дэглэм байна. Тийм жоохон дэглэмээ яачхал хасагдчихна л та. Тэгээд яг тэгээ явах байнга өсвөлэн жоохон өсвөлөнтэй явах гэдэг. Эсвэл бол яаж болно? Явган алхаад байвал бас байж болно. Тэгээ ажлын шалтгаанаас бол явган алхаад авах боломжгүй. Тийм тэгээд өдөр болгоно нэг цаг юм уу 2 цагаар ширүүн алхачаад байвал бас нэг арай бага өөхний хувьд барах боломжууд байгаа гэсэн. Тэгэхээр нөө яг чи ингээд энэ юугаараа миний хувьд бол одоо ингээд за хэрвээ ингээд одоо гой бие хаагаараа одоо мөнгө олж байгаа бол өөхний өв чинь бүр одоо бүр багасаад одоо 10% рүү ч 8% рүү ч орох хэрэгтэй байгаад байгаа. Энгийн цаанд ингээд ажил хөдөлмөрөө хийгээд ингээд явж байгаа залууд бол одоо баг зэрэг six pack харагдчих л болох байх. Өөр илүү төтөө юм шаардлага байхгүй. Заавал одоо чи өөрийгөө стресстүүлж явах гэдэг юм биш асуух гэдэг юм л дээ тий. Тийм. Гэхдээ яг зарим хүмүүс нэг бочин солилцооны хурдан удаанаас шалтгаалаад бас зарим хүмүүс илүү нэмгэн байдаг ч юм уу тий. Тиймэрхүү юм бас байгаа шүү дээ. Явж юу ч хийсэн тархахгүй. Тийм. Гэхдээ ховор бах л да тий. Гэхдээ бас яг бочин солилцоо бас яг ингээд 30 гараад ирэх юм бол ер нь бол бүгдээрээ л ер нь удаашрна дөө. Тэг одоо бүр залуу байхдаа бүр тунхаа байсан хүмүүс ч гэсэн 30 гараад ирэнгууд нэг жоохон гүзээтэй болцсон. Тэр жоохон гүзээгээ хасах гэж бөө юм болоод шүү дээ. Тийм. Гэхдээ бол яг бодис солилцоо удаан одоо ингээд өнгөрөө гэж бас бодож болохгүй юм шиг байлаа. Би бас мэдсэн юу гэхээр яг ажил дээрээ ч хаач ер нь хэд одоо нэг суугаад лаглаагаад байгаадах шаардлагагүй. Ойр зурдаа жоохон алхаад уцаар ярихтаа бас ингээд алхаад идэв штэ хүмүүс ингээд холигч идэг ч гэдэг юм те. Лифтээр нэг явахгүй шатаар яваад ингээд бол бас бодис солилцоо ч хурдан дээрээс нь калори зарцуулна те. Тиймэрхүү. Тэгэхээр чи одоо нэг 40 орчим мил хассан байгаа. Энэ яг хэр хугацаанд хассан бэ? Би чинь яг 4 сараас 10 сарын 20-нд орсон гэдэг чинь ер нь 4 сараас эхлээд турж эхэлсэн байгаа. Тэгэхээр 4 сараас турж эхлэхдээ бол зөвхөн явган алхаж эхэлсэн байгаа. Тийм тэгээд жимд болохоор 5 сараас нь явж эхэлсэн. Ерөөсө жимд явахгүй байсан гэсэн үг шүү дээ. Хүчний бэлтгэлийг хийхгүй байсан гэсэн үг тухайд бол тийм. Тэгэхээр яг 6 сарын хугацаанд чи хассан гэсэн үг юм. Тийм 6 сарын дотор л хассан. 6 сарын дотор 40 жил хассан юм шүү дээ. Бас аимшигтай таа шүү дээ. Тийм. Тэгээд яг хүмүүс хэрэгэлсэн юм гээд бас асуух л та. Тэгээд юу хэрэгэлсэн бэ гэлээ. Ер нь бол яг кофе болохоор өсөлтийг их сайн дардаг. Тийм. Кофега бас нөгөө эйл карнитин гэдэг байгаа шүү дээ. Тийм. Эйл карнитин бас яг яаж үйлчлээд байгааг нь сайн мэдэхгүй ямар ч байсан өсөлт дараад байгаа. Аха. Тийм. Надад миний хувьд бол өсөлтийг маш сайн дарж байгаа. Ер нь өсөхөө болчиход байгаа. Тэгээ одоо нөгөө тээвэрлэгч гормон хэлчихээ. Тээвэрлэгч амин өвчлөж явдаг тийм. Ээл карнитин. Өөхний өвчлийг одоо тээвэрлж өгдөг. Амин өвчлөж явдаг. За кофе бол тэгээд яг үзэгчдэд одоо ингээд зөвлөх кофе бас донтуулагч л та. Донтуулдаг бодис байхгүй. Тэгэхээр бас турж явах үед яг энэ бодисуудыг ашиглаад турсныхаа дараа бол багасгах хэрэгтэй л гэж бодогдоод байна л да надад. Тийм. Би болохоор одоо хуучин бол кофег мэддэгдгээс одоо турсан болоо ч юм уу кофенд маш мэдрэг болцсон байгаа. Кофе уучих юм бол ерөөсөө унтахаа болчихж байгаа. Тэгэхээр бол өдөр нь кофе уучвал маш хэмжээний усыг ууж кофе гадагшлуулах шаардлагатай юм шиг байна. Ус уучих юм бол гайгүй ус уухгүй бол тэгээд шөнө унтахаа болчиход. Тийм. Тэгэхээр нэг өдөрт нэг 2 аяга байхад л хангалттай байхгүй. Дээдлэн. Турж байгаа үед бол одоо магадгүй одоо 3 аяга 4 аяга ч гэдэг юм уу тийм уухаас аргагүй болно л та. Тэгээд хүссэн жин дээр очисныхаа дараа бол энэ бодисноос бол батгалзах хэрэгтэй яа тэгэхээр эн чинь бас донтуулдаг тийм. За өөр ойлоо юуны талаар юм ярих вэ? Юу гэж бодож байна? Чи одоо ингээд өөрийнхөө одоо энэ одоо сурсан мэдсэн ч гэдэг юм уу туршлагаасаа одоо юу гэж бодож байна? Бодибилдинг, фитнес, энэ натурал бодибилдинг гэж юу юм? Энийн талаар ерөнхийдөө чиний бодол, байр суурийг одоо сонсмоор санагдаад. За. Тийм натурал боди гэхээр хүмүүс ер нь бол байдгүй гэж бодож байгаа. Тийм хамгийн хэцүү юм тийм байдгүй гэж бодож байгаа ч яг ер нь бол нэг байна гэж хэлэхэд бас хэцүү байгаа тийм. Тэгэхдээ бол хүмүүс өөртөө бас бий болгож болно шүү дээ. Тийм тэгээд хүмүүсийг ер нь бол харахаар одоо ингээл яг ингээл натуралаар удаан тогтмол бэлтгэл хийж байгаа хүмүүс маш хоор байд юм шиг байна. Аштайхан бэлтгэл хийгээл ядар техникээр сураад
хоолтой сураал эхлээл яваад ирэхээр натурал биш болчдөг тал байгаа. Тийм. Тэгээд тэр нь болохоор бас нэлээд олон шалтгаантай байгаа. Тийм. Тэд нар бол ойр орчмынх нь хүмүүс их нөлөөлж байгаа бах. Дээрээс нь болохоор бас мэдлэгийн асуудлууд байгаа бах. Тийм. Хүмүүс өөрсдөө бас мэдлэгийг одоо ингээд өөрсдийнхөө хүссэн мэдлэгийг авах боломжтой гэдгээ сайн мэдэхгүйгээсээ болоод хүмүүсийн амд амжсан ярианаас болоод заавал хэрэглэх ёстой нэг л зам байгаа гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тийм ингээд бас өөрийн гэсэн замыг гаргачих болно гэдгээ мэдэхгүй заавал тэр замаар яваад байгаа л юм болов уу гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө нэг за тэгээд ингээд ярьслаа өндөрлөх байна. За тийм. За ямар ч лсэн тэгээд баярлалаа. Тэгээд натуралаараа ингээд олон жил хичээллээд бити энэ спорттой хаяараа. Яагаад тэгэхээр энэ спорт гэдэг зүйл чинь бол хүний амьдралд бол зайлшгүй хэрэгтэй зүйл. Ямар ч юу ч тохиолдсон бай одоо жим рүү бол явж явах хэрэгтэй гэж хэлмээр байгаа даа байхгүй тий. Тэгээд бол үзэл бодолтой, насан турштай одоо тууштай хүнж байгаарэ тий. За тий. За баярлалаа шаа. За баярлалаа. За. Орг, амино, PCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop.